Тэр өндөр албан тушаал хашиж байсан энх баяр энх болд нарыг 14 мега төсөлтэй холбоотой яриа хэлцээрийг гадны улс орнуудтай хийхэд ажлын туршлагатай гэж үзээд тусгай урагт элчин сайдаар томилон ажиллуулах шийдвэр гарсан. За ингэхдээ тусгай урагт элчин сайд нарт ямар нэгэн цалин хангамж олохгүй ажлын албагүй байна гэж гадаад харилцааны сайд Батцэг мэдээлж байсан. Тэгвэл тусгай урагт элчин сайд нар цалинтай ажиллана, цалин хөлсгүй ажиллана гэж хэлээгүй хэмээн мэлцлээ. Тэгэхээр миний хувьд бол энийг тусгай ураг гүйцэтгэгчлийн сайдаар 4-3 өндөрлөөр томилогдсон хүмүүсийг томилж ажиллуулж байгаа зөв гэж бодож байгаа. 14 мега төсөл болон бусад одоо улс орны хөгжил хэрэгтэй томоохон төслүүдийг бас хариуцаад өөрсдийнх нь санал дээр үндэслээд хариуцаад явбал бас илүү туршлагатай өөрсдийнх нь одоо бас гадна хэлхээ холбоо тийм ээ ажлын арга барил за өөрийнх нь баг хамт олон гэд тэрнээс бол энэ ажлыг хөөцөлдөхөд бол ямар ч одоо төрөөс мөнгө дөрөв нэхээгүй, хөлсөөр ажиллаагүй, гадаад улс оронд очиж амьдрахгүй, ямар ч ажлын алба байхгүй, ямар ч туслах төсвөөс цалин хөөцөх гэж бол ямар ч унаа тэрэг байхгүй бүх юм өөрсдөө хариуцж байгаа. Би эртээр нөгөө ярилцлаганда цалин гэж бол хэлээгүй, ямар нэгэн хангамж унаа тэрэг гэдэр гэж бол байхгүй. Тэгээд цалин бол одоогор тогтоогоог байгаа мэдээж тусгай ураг гүйцэтгэгчлийн сайд бол тодорхой хэмжээний цалин бол авч таарна. За тэгээ гадаадад ажиллах болон бусад холбогдох зардалуудыг одоо бас хэлэлцэж байгаа шийдэх байх. Одоогор бол тийм тодорхой зардал гарсан юм бол баг.